Бакир сайд. За баярлалаа. Батсан мөрөгчийн асуулт нэрвэлье. За энэ өр орлогын харьцааг 50-50 байлгах тухай шийдвэр Монгол банкны ерөнхийлөгч 25 оны 6 сарын 13-ны өдрийн тушаалаар 50-50 харьцаатай байхаар шийдвэр гарчихсан юм байна лээ. За бид нар бас тодруулсан. За өнөө өглөө бас ахмадын төлөөлөлтөөгөө уулзсан. Яхаар байхгүй амьдрал баян шүү дээ. Одоо зээл аваад л жижиг бичил бизнес эрхлэх одоо ааруул ээлжгээ юу гэдгийг оюутал нэхмэл гэдэг ч юм хийдэг ахмадууд бас байдаг юм байна. Тийм учраас Монгол банкны нөхдүүдтэй энэ тушаалаа бас эргэж хараач гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Бас одоо ийм хямралтай үед альва зүйлийн одоо үн өртөг өсөж байгаа энэ үед бас ахмадуудаа харж үзэх нь зөв байх. Яагаад гэвэл эргэн төлөлт нь бол бас тийм өндөр төлөлтөй зээлд орж явдаг юм байна шүү дээ. Тийм учраас энэ асуудал эргэж шийдэгдэх бах. За ер нь яг одоо хийж байгаа зохицуулт нь бол шинээр тэтгэврийн зээл авах гэж байгаа хүмүүст бол 100% нээлттэй байна. Биш хуучин зээл аваад хэрэглээд явж исэн. Тэгэх юм бол дахиад зээл авъя гэдэг хүсэл тавих юм бол 100% олгож байгаа юм байна. За шинээр огт тэтгэврийн зээл аваагүй байж байгаад одоо тэтгэврийн зээл авъя гэхдээ зэрэг хязгаарлалт тавьж өгч байгаа юм байна. Ер нь зөвхөн одоо тэтгэврийн зээл биш Монгол банк маань ер нь хэрэглээний зээлийг бол тодорхой хэмжээнд бууруулах бодлого барьж байгаа юм. Бид нар хэтэрхий хэрэглээгээ дэмжиж байгаамаа. Энэ маань буцаад одоо импортыг хөөргөсөн байдаг ч юм ийм байгаа учраас бид нар зөвхөн одоо тэтгэврийн зээл биш буцад төрлийн одоо гар утасны зээл, машины зээл гэдэг ч юм уу эдгээр зүйлээр Монгол банк бол ажиллаа хийгээд явж байгаа юм. За энэ асуудлын араас бол хөөцөлдөн одоо орон нутгийн иргэдээс маш их хүсэлт ирж байгаа. Тийм учраас энэ шийдвэр бас эргэж хараач гэсэн саналыг тавьчаад байж байгаа. Гэхдээ манай яамны хувьд бол бас нийгэм хамгааллын салбар яам шүү дээ. Тийм учраас ахмадуудыгаа бас эрсдэлд оруулахгүй байх талаас нь бас бид нар анхаарч ажиллаж байгаа гэж хариулъя. Баярлалаа. За Нацгүйн даржийн